Сайн байцгаана уу? Өмнөх бичлэгээрээ Vector платформ руу хэрхэн анх удаа нэвтэрч орох талаар танилцуулсан бол энэхүү бичлэгээрээ төвшин тогтоох шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Өмнөх бичлэгээр танилцуулсан таны Vector платформд нэвтрэх эрх бэлэн боллоо гэсэн имэйлээсээ та Get Started товчийг дарахад хамгийн түрүүнд өөрийн шинэ нууц үгээ үүсгэх энэхүү хуудас гарч ирнэ. Аль болох цээжлэхэд хялбар нууц үг зохиогоод түүнийгээ тэмдэглэж аваарай. Vector платформд анх удаа нэвтэрч ороход таны AI туслах ID-гийн төвшин тогтоох шалгалтын тухай танилцуулсан 24 секундын энэхүү бичлэг гарч ирнэ. Үүнийг та заавал үзэж дуусгах ёстой гэдгийг анхаарна. Бичлэгийг үзэж дууссаны дараа төвшин тогтоох шалгалтыг эхлүүлэх энэхүү хуудас гарч ирнэ. Continue товчийг дарж шалгалтаа эхлүүлнэ. Төвшин тогтоох шалгалт нь ойролцоогоор 30 минут үргэлжлэх бөгөөд 4 ба үгсийн сан гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүр дотроо 3 дид хэсгээс бүрдэнэ. Нэг дид хэсгийг дуусгаад дараагийн хэсэг рүү шилжсэн бол өмнөх хэсэг рүүгээ буцах боломжгүй болно. Start Test товчийг дарж шалгалтаа эхлүүлнэ. Шалгалтаа өгч дууссаны дараа таны одоогийн англи хэлний түвшин Effecta-гийн хэдвэр түвшинтэй дүүцэж байгаа нь энэхүү гарч ирнэ. Effecta-гийн нийт 16 түвшин байдаг. Жишээлбэл миний түвшинд эдгээр 16 түвшнөөс 2 дугаар түвшин байна гэж үнэлэгдсэн байна. Continue товчийг дарж үргэлжлүүлнэ. Дараагийн гарч ирэх энэхүү хуудсан дээр таны одоогийн англи хэлний Effecta-гийн түвшин нь бидний сайн мэддэг CEFR-ийн A1, A2, B1, B2, C1, C2 түвшингүүдтэй хэрхэн холбогдож байгааг харуулж байна. Effecta-гийн 1, 2, 3 дугаар түвшин A1 түвшин, 4, 5, 6 дугаар түвшин A2 түвшинд, 7, 8, 9 дугаар түвшин B1 түвшинд, 10, 11, 12 дугаар түвшин B2 түвшинд, 13, 14, 15 дугаар түвшин C1 түвшинд, 16 дугаар түвшин C2 түвшинд тус хамаарч байгааг энэхүү графикаар харуулж байна. Хамгийн сүүлийн энэхүү хуудсан дээр таны Study Target буюу сургууль эсвэл байгууллагаас тань тогтоож өгсөн сургалтын зорилтыг харуулж байна. Энэхүү жишээн дээр Study Target 1 гэсэн байгаа нь хөтөлбөр хэрэгжих хугацаанд суралцагч бүр хамгийн багадаа 1 юнит буюу бүлэг хичээлийг үзэж дуусгах ёстой гэсэн үг юм. Эндээс Go to Home Page товчийг дарж үргэлжлүүлнэ. Ийхүү Home Page буюу нүүр хуудсан дээр очисноор таны Effecta платформын бүртгэл танилцуулгын үе шат буюу onboarding process дуусаж хичээлээ хийж эхлэх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр өмнөх алхмуудыг алгасалгүй, заавал гүйцээх нь чухал гэдгийг битгий мартаарай. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ Effecta платформын үндсэн функцүүдийг танилцуулах болно.